Дулааны эрчим хүчний үн тарифт энэ оны 5 сарын 16-наас эхлээд өөрчлөлт орохоор байгаа. За 5 сарын 16-наас халаалтын улирал зогсон. Тэгэхээр 5 сарын 16-наас хэрэгцээний халуун усны өөрчлөгдсөн тарифаар хэрэглэгчид айл өрхөө төлбөр тооцоо хийнэ гэсэн үг. За сая Монгол банкны ерөнхийлөгч мэдээлэл хийхдээ 85% гэдэг мэдээлэл өгчлээ. За тодруулбал аж ахуй нэгж байгууллагын тариф 73%-аар айл өрхийн тариф 100%-аар нэмэгдэхээр ийм тооцоолт байна. Ингээд дундчлах талаар 85%. За айл өрхийн хэрэгцээний халуун усны тариф зуны улиралд хүнээр тооцох юм бол 2806 төгрөг байгааг 5612 төгрөг болгож байгаа. Нэг хүний нэг сарын туршид хэрэгцээний халуун ус халаасан дулааны төлбөр нь 5612 төгрөг болж байгаа. Халаалтын тариф. Халаалтын тариф одоогийн мөрдөж байгаа тариф бол Улаанбаатар хотод 506 төгрөг байгаа 1 м квадрат. За дархан Эрдэнэт чой болсон гэх мэт томоохон суурин газруудад бол 648 төгрөг байгаа. За бусад аймагын төвөдд бол 1024 төгрөг төгөрсөн байдалтай байгаа. За тэгэхээр Улаанбаатар хотын хувьд бол хамгийн хямд тарифыг мөрдөж байгаа гэсэн үг. Энийг бид нар бусад аймагуудын түвшинд хүртэл буюу 1012 төгрөг хүргэж байгаа. Тэгэхээр энэ маань Улаанбаатар хотын хувьд бол 100%-аар нэмэгдэх өөрчлөлт, дархан Эрдэнэт чой болсон хотын хувьд бол 56 орчим хувийн өөрчлөлттэй. Ингээд аймгийн төвүүдийн түвшинд хүрнэ гэсэн ийм тооцоолтой. За тэгэхээр энэ тарифын өөрчлөлтийн хүрээнд бол халаалтын улиралд 50 м квадраттай 2 өрөө орон сууцнд амьдардаг 4 амбалтай айлаар жишээлээд аваад үзэх юм бол өвлийн саруудад 42 мянган төгрөгийн халаалт хэрэгцээний халуун усны төлбөр гардаг байсан бол энэ маань 84 мянга болж өөрчлөгдөх ийм тооцоолтой байгаа. Жилийн дүнгээр халаалтын 8 сар, зуны 4 сарыг аваад үзэх юм бол жилийн дүнгээр энэ айл маань 410 мянган төгрөгийн халаалт хэрэгцээний халуун усны төлбөрийг жилд ийм зардал гардаг байсан бол 820 мянган төгрөг болж нэмэгдэхээр ийм тооцоолтоо зүгээр гэр хорооллын ижил төстэй айлын халаалт болон халуун усны төлбөрийн зардалтай харьцуулаад үзэх юм бол гэр хорооллын ердийн айлыг 4-5 тонн шахмал түлш жилдээ за 60-аас 70 орчим шуудаа түлээний мод. За ингээд нийтийн халуун усанд орох зардлыг ингээд аваад үзэх юм бол 2 сая орчим төгрөгийн зардал гаргадаг юм байна. Гэтэл нөгөө амьдралын одоо юу гэдэг 5 тухайг харьцуулаад та бүхэн бодно үстэй. Тэгэхээр энэ нэмэгдээд 820 мянган төгрөг төрж байгаа жилийн дүнгээр энэ маань гэр хорооллын ердийн айлын одоо тал хувьд хүрж байгаа ийм л юу байна. 2019 оноос хойш айл өрхийн цахилгаан дулааны тарифт ямар нэгэн өөрчлөлт орохгүй явж байгаад 11 сарын 15-наас цахилгааны тарифт өөрчлөлт орсон. За бид нар бол дулааны тарифт өөрчлөлт оруулах төлөвлөгөөтэй байсан боловч ямар ч байсан 24-өөс 25 оны энэ өвлийн халаалтын улирлыг дуусгаад өөрчлөлт оруулъя гэдээ хойшлуулсан явж байсан. Бид нар одоо сая хэллээ метр квадрат нь 506 байсныг 1012 төгрөг төргийнэ гэдэг. Ер нь бол айл өрхийн дулааны төлбөрийг хэрэглээнд суурилж төлбөр тооцоо хийх ийм систем рүү хөтлөх гээд явж байна. Өөрөөр хэлбэл нийт айл өрхийн одоо 50% нь дулааны тоолуур тавих боломжтой. Гэхдээ дулааны тоолуур нэлээд өндөр үнэтэй юм байна. За үлдсэн одоо 50% нь бол дулааны тоолуур тавих боломжгүй одоо хуучны орон сууцнууд. Тэгэхээр энэ тоолуур тавих боломжгүй айлууд дээр бол зардал хуваарлагч төхөөрөмж буюу аллокатор гэдэг нэг фарм дээр нь тавиад тухайн одоо орцны хэрэглэгчдийн одоо хэдэн хэрэглээг одоо тэр төхөөрөмжөөр үндэслээд аль нь ямар хэмжээний дулаан хэрэгжилж байна гэдгийг тооцож гаргадаг ийм систем рүү бол
явах гэдэг ажлууд, судалгааны ажлууд хийгээд ажлуудаа төлөвлөө явьж байна. Нөгөө талаасаа дулааны үн хэд хэмд байгаа нь өөрөө одоо Улаанбаатар хот жишээлбэл эрчим хүчний дэд бүтцтэй захирагдаад ингээ хотын төвдөө ингээд барилга байгууламж, орон сууцуд баригдаад энэтэйгээ холбоотой нөө замын төвчрөл бүх асуудлууд үүсэж байдаг. Тэгээд нийслэлийн зүгээс бол энэ хотыг тэлэхийн тулд дэд төвүүдийг байгуулах асуудал явж байна. Тэгээд сэлб дэд төв гэдэргээ. Тэрэн дээр дулааны их усрууд шинээр барьж байгуулах асуудлууд яригдж байна. Зарим нь энэ барилга байгууламжийн ажлууд одоо хэрэгжиж явж байгаа. Тэгэхээр энэ дулааны тарифыг өртөгтөн хүргэх, өртөгтөн ойртуулах ийм тарифын шинжилгээ хийхгүй болвол энэ хот тэлэх, энэтэй холбоотой дулааны их усүр шинээр баригдах, энэ хөрөнгө оруулалт хийгдэх энэ асуудлууд бол хийгдэхгүй юм байл л дээ. Тийм тэгэхээр ийм хоёр талын ач холбогдолтой зүйл байгаа.